Өнөөдөр би та нартаа Тэмээ гэсэн домог үлгэрийг уншиж өгье. Эртээ урдын цагт Бурхан багш Эрлэг номун хаан хоёр замб тэмээ хүмүүсийн сонин гайхамшиг болсон нэг амтан хий гэж харилцсан ярилцжээ. Бурхан багш адуун сургийн манлай болсон аргамаг сайхан хүлэг гээжийг хийсэн нь эр хүний хиймэр сэргэмээр үнэхэрийн сайхан амтан болж гэж замб тэмээ хүмүүс гайхацгааж гинэ. Үүнийг нь харсан Эрлэг номон хаан хор шарандаа эннээс илүү сонин сайхан амтан хий гэж бодоод гэдгээр урт хүзүүтэй, зүдийсэн том гэдэстэй, годгор нарийнхан сүүлтэй, хоёр шомбор бөхтэй этгээд сонин амтан хийж гинэ. Ингэж Эрлэг номон хаан замбуу төвд Тэмээг бий болгосон гинэ. Тэмээ ийм этгээд сонин төрхтэй амтан болохоор хүнээс өөр Тэмээнээс гэдэг үг гарсан юм гинлээ.